Тэгж та тогтвортой хөгжил гэж сонсч ирсэн үү? Энэ үгийг сонсоход танд чухам юу бодогдож байна вэ? 2015 онд Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 193 орны төрийн тэргүү тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Ирэх 15 жилд улс орнууд ядуурлыг устгаж, тэгж бус байдалтай тэмцэж, уур амьсгалын өөрчлөлтөд сэргийлж, хэнийг ч ардаа үлдээхгүй байх арга хэмжээнүүдийг дэс дараалтайгаар авч байгаа билээ. За цуврал нэвтрүүлгийнхээ эхний дугаарт бид тогтвортой хөгжил гэж чухам юу хэлж байгаа тухай мэдлэг мэдээл ойлголтыг өгөх болно. Ирээдүй хойш үеийнхээ хэрэгцээ боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийн хэрэгцээг хангадаг байх нь тогтвортой хөгжил. Бурундаландын комисс 1987. Тогтвортой хөгжил гэдэг бол байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн 3 тулгуурт хөгжлийн бодлого юм. Тэгэхээр эдийн засгаа хөгжүүлж гин гээд нийгмийнхаа нэг хэсгийг хаяа явчихдаг ш, ядуурл нь өсөөл, эрүүл мэндийн үйлчлэг нь муу агаал, одоо нийгмийн нэг хэсэг нь одоо хохирч үлдээд байдаг ш, тэгшүүс байдал үүсэт байдаг ш. Нөгөө талаараа байгаль орчиндөө маш халтаагаар, ялангуяа Монгол улсын эдийн засаг уул уурхаагаас ийм хамралтай байж хаад байгаль орчиндөө маш халтаагаар хөгжиж, тэрний дараа бид нар ихтлхийгээ байгаль орчноо яах юм бэ гэж суудаг ш. Ийм өнөөдөр хөгжлийн бодлого төлөвлөлт Монгол улсад хэрэгтэй байгаа. Хувийн хвшил биднээс төрүүлээд бараг төр засгасаа төрүүлээд энэнийг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлчих. Яг гэвэл хувийн хвшлийн санхүүжилт нь үнийг шаардж байна. Гадаадад экспорт хийхэд шаардж байна. Гадаадын компани хөрөнгө оруулалтыг авахд шаардж байна. Гадаадын компани эрхийг, борлуулалтын эрхийг авахд тэр хөтөл шаардж байна. Одоо энгийн утгаараа хэлэхэд өнөөдөр бид нар байгаль экологид ээлтэй тийм бизнес дээр бол гадны хөрөнгө оруулалтууд олон улсын байгууллага, нэгдсэн үндэсний байгууллага хүртэл гар үргэе гэдэг яг ийм нийгэмд амьдарч байгаа учраас бид нар зөвхөн экспортоор нүүсээ зараад мөнгө олоод ирнэ гэдэг энэ хандлагаас өөрчлөх хэрэгтэй. Одоо ерөөсө ногоон гэдэг бодлого бүхий л юмд орчин. Ногоон барилга байгууламж, ногоон хот байгуул, ногоон хүнс хөдөө аж ахуй. Тэр үтэл ногоон одоо мал аж ахуй гэдэг хүртэл ингээд бүх ойлголтууд өнөөдөр бий болсон гэж. The unprecedented industrial and commercial expansion in Western countries after World War II led to rapid population growth, pollution, and resource depletion at alarming rates. By the 1960s, the idea of continuous progress and rapid capitalism was losing much of its sheen. People started to see progress for what it was: a justification for the reign of the free market, colonial exploitation of non-Western societies, and a complete disregard for the biosphere. Expansion of international trade and having a functioning payment system governed economic development post-World War II. The golden age of capitalism resulted in rapid population growth, resource depletion, and pollution at an alarming rate. Global authors and movements highlighted the dangers of economic growth and brought attention to the world of environmentalism. The UN addressed the growing public concern in its Conference on the Human Environment held in Stockholm in 1972. The UN Stockholm Conference did not adequately address environmental and social challenges, resulting in the formation of the UN's Brundtland Commission. The Brundtland Commission published Our Common Future in 1987, which provided a holistic definition for sustainable development. Contribution of the Brundtland Commission was the publishing of the report Our Common Future in 1987. The report coined and popularized the term sustainable development and defined it as development that meets the needs of the present without compromising the ability of future generations to meet their own needs. The definition is famous because it brings social, economic, and environmental issues under one roof. The openness to interpretation of the definition meant it was widely accepted by different groups, organizations, and countries.